Өдөрөө сайн байцгаана уу? Цааш нь хөзрийн мэргийн бичлэгтэй тавтай морил. За энэ удаагийн хөзрийн мэргийн сэдвээр хамгийн түрүүнд таны удмын үүрэг даалгавар юу вэ? Хоёрдугаарт удмын үүлийн үр буян заяа нь юу вэ? Гуравдугаарт өвөг дээдэс сахиус нь тэнгэр бурхтын хамгаалалт хэр хүчтэй байна вэ? Дөрөвдүгээрт сахиус нь тэнгэрийн дамжуулж буй үгс юу вэ? Тавдугаарт сахиус нь тэнгэрүүдийн тань дүр төрх юу вэ гэсэн сэдвтэй байгаа. За мөн нэмэлтээр нэгдүгээрт сүнсний амьтан тань юу вэ? Ямар үүрэгтэй вэ? Хоёрдугаарт таны удамдаа хийх ёстой зүйл юу вэ? Гуравдугаарт удамд тань хараалждаг байна уу? Дөрөвдүгээрт удмын хүмүүст уул усны нэхэл дагуул байна уу? Тавдугаарт гал голомт тань ямар байна вэ? Зургадугаарт таны удамд ямар нэгэн өөрчлөлт хэрэгтэй байна уу? Тэр нь юу вэ? Далдугаарт та ямар үйл хэвэл цохилтой вэ гэсэн сэдвүүдээр хөзрийн мэргийн бичлэг эхлэхэд ийхүү бэлэн боллоо. Та дээрх 3 зурагнаас хамгийн их сэтгэл татагдаад байгаа нэг зургийг сонгоод уншлагтаараарай. За бичлэгийг зогсоож жагаад тайван сонгож байлаа шүү. Нэгдүгээр үзрийг сонгосон хүмүүс минь уншлагтаа тавтай морил. За хамгийн ихний сэдв болохоор танай удмын үүрэг даалгавар юу вэ гэсэн сэдвтэй байгаа. За энэ дээр болохоор танай удмынхан болохоор илүү нутаг ус, газар устайгаа ойр холбогдолтой үйлүүдийг хийвэл тохиомжтой. Ихэнхэнд л тиймэрхүү үүрэг даалгавартай. За яг энийг үзэж байгаа хүмүүсээс яг өмнөх үеийн илүү тэр тал руугаа за нутаг усандаа зөв үйл хийх, нутаг усаа хамгаалах, хайрлах тий. За хэрвээ болж бүтггүй байгаа асуудлууд байвал тэрийг шийдэх, зөв голдролд нь оруулах гэх мэтчлээ тиймэрхүү үүрэг даалгавартай байсан болвол одоо яг үүрэг даалгавар удмын тэр зүйлсүүд нь ерөөхдөө шинжлэхдээ явж байна. За одоо ямар үүрэг даалгавар илүү шинжлэгдэж орж ийн үү гэхээр илүү нийгэм руугаа чиглэсэн аль болох олон хүнийг ухааруулж сэхээрүүлэх, олон хүнийг зөв зам руу чиглүүлэх. За тэгээд үнэхээр тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусламж өгж хэцүү цаг үед нь бас ингээд дээшээ явах тэр шатны гүүрэн байвал маш цохимжтой байна. За тэр төдийгүй удмынхаа бас нэр төрийг хамгаалах тийм ямар нэгэн байдлаар удамдтай ном төрөх ч юм уу эсвэл хүмүүсийн нэлээд сэтгэлд нь бай, оюунд нь бай маш том хөрөнгө оруулалт оруулсан он цагийн туршид хадгалагдаж үлдэх тэр өв хөрөнгийг бас биежүүлэх ийм үүрэг даалгавартай байна. За тэрэн дээр хөвчлэн ерөөдөө ном, кино, зохиол тиймэрхүү зүйлүүд орж ирж байна. За тэгээд танай удмын буян болон үлийн үр нь юу вэ гэхээр за нэлээ ийм ширүүн, дөрвөн ч юм уу нэг тийм их хатуу талын хүмүүс байх малтай ялангуяа таны өвөг дээдсүүд ер нь нэлээ ингээд шудрах зүйлийг эрхэмлдэг тэр ч үүднээсээ хүмүүсийг өршөөх, хайрлах гэхээс илүү хатуу байдлаар ханддаг байсан байх магадлал маш өндөртэй учраас одоо бол ерөнхийдөө аль болох хүмүүст ингээд хоорондын тэр асуудал нэг нэгэндээ хатуурхах, нэг нэгийг ойлгохгүй байх талууд ингээд үр удамд нь гарах магадлал өндөртэй. За тэрийг ерөнхийдөө даван туулж нэгнийг ойлгох, зөв зүйтэй харилцаа үүсгэх гэр бүлийн уур амьсгалыг зөв чигт нь ингэж заалах ийм үлийн үрийн мөн чанарууд бол гарч ирж байна. Тэгэхээр гэр бүлийн асуудлууд танаа удмынханд их гараад байх магадлал их өндөртэй л гэсэн үг нэгсэн тэр нь хөвчлэн нэгнээ ойлгохгүй байх, нэгэндээ хатуу хандснаас үүдсэн гэсэн. За мөн дээрээс нь ямар нэгэн донтолт нэг зүйл донтох тэгээд чухал зүйл буюу хайртай дотны зүйл ч юм уу эсвэл хүсэл зорилго ч юм уу ямар нэгэн чухал зүйлээсээ ингээд хазгаарах ийм хандлагууд бас гарах гэж магадгүй. За энэ нь ямар үйл явдалтай холбоотой вэ гэхээр бусдын хүсэл зорилго, бусдын тэр чухал нандин зүйлсээс нь ингээд салгах ч юм уу, холдуулах ч юм уу ямар нэгэн байдлаар тиймэрхүү үйл жоохон буруу үйл байх магадлал их өндөртэй. Тэгээд тэрнээс үүдээд үр хойч нь болохоор нэлээ ингэж бас өөрийнхөө хүсэл зорилгоосоо ингээ холдчих гээд эсвэл өөрийгөө олохгүй байгаад ч юм уу
эсвэл ямар нэгэн донтчих гээд байх хандлага өндөртэй. За тэгэхээр энэн дээр илүү ингэж анхаарч бусдад бусдын хүсэл зорилго туслах, өөрийн хүсэл зорилготой үнэнч байх, өөртөө зөөлөн хандах, бусдад зөөлөн хандах. За тэгээд альва донтолтын учир шалтгаангүй нарийн зүйлсийг олж юмд донтохгүйгээр буюу өөрийнхөө энергийг бүрэн дүрэн байлгаж, ер нь бүрэн дүрэн энергитэй хүн юмд донтдгоо. Тэгэхээр энерги гэдэг зүйлсэн дээр их анхааралтай байх, сэтгэл зүйн хувьд их өндөр тэнцвэртэй байх нь танаа удамд бас ингээд гараад байгаа нэг төрлийн асуудлуудын нэг байна. За тэгээд гэр бүлийн аавууд буюу ноён уруу тал дээр бас жоохон ингээд асуудлууд үсэж байж магадгүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн тэр ширүүн дээр ч юм уу тийм байдлуудаа бас жоохон багасгаад гэрийнхэн ир хүндээ илүү нэг амьдралыг авч явах тэр атгыг тэр дэлгүүрийг гарт нь өгөх хэрэгтэй байна. За танаа удмын буян заяа юу гэхээр ер нь бол нэлээд юм номч сургаал айлддаг ч юм уу хүний оюун санаанд их чухал хэрэгтэй мэдлэгийг түгээж гисэн ийм хүмүүс байх магадлал их өндөр байна. Тэгээд тэрнээс үүдээд ер нь сурах амьдралттай ингээд зөв сайхан замууд нэгддэг тэр буян заяаг өрөөдөндөө маш их үлдээсэн байна. За тэр төдийгүй яг төрөх тал дээр ч юм уу эсвэл жирэмсэн эмэгтэй хүмүүст ч юм уу их тусалж исэн магадгүй их барих юмч ч юм уу дунд нь байсан байж магадгүй. Эсвэл тиймэрхүү төрлийн хүмүүст л их буян үлдчихсэн байх магадaltaй учраас удмын эмэгтэйчүүдэд ялангуяа төрх эмэгтэйчүүдэд нь их ээлтэй байх тэр буян заяаг ингэж авчирсан байна. Мөн дээрээс нь газар нутаг буюу газар нутгийг хамгаалж исэн ч юм уу эсвэл бусдад бусдын газар нутгийг хамгаалж исэн байж болно. Ямар ч тач газар нутагтай холбоотой зөв сайн үйлсүүдийг хийж исэн. За газар шороогоо ингэж хөндөж янз золоогүй ч гэдэг юм уу ер нь их олон талаараа буянчсан учраас өргөдүүд нь бас газар өөрсдийн гэсэн газартай болох ч юм уу ямар нэгэн байдлаар газар нутагтай холбоотой юм буян заяа ирсэн. Тэгэхээр магадгүй бизнес эрхлэлтэй хүмүүст газар амархан олдох гэдэг ч юм уу тиймэрхүү тал дээр их тэр зүйлүүд нь гарч ирэх боломжтой байна гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө удмыг нь хамгаалалт нь хэрвэнтэй өвөг дээдс болон хөөсөн нэнгэрүүд, бурхтууд, гарын эрхсүүд тэгээд маш олон хамгаалагч хүчин зүйлүүд бид хамгаалж идэг. Тэр хамгаалалт нь яг танай удмын хувьд одоогийн байдлаар их сулдсан байна. За энэ нь болохоор тэр дээдсүүдэд дээдлэх хүндэтгэл юм уу холболтууд нь ер нь их маш багассан байна. За удмын айл бүр айл болох бас цай сүгээ тавих, за мөн дээрээс нь өргөлөө өргөх тэр юмнууд нь өдөр тутамдаа ингээд байж ивэл цохилтой. Бид нар өөрсдөө эхлээ хөндлөж тэр хайр хамгаалтыг илүү хүртдэг. Мөн дээрээс нь ямар нэгэн байдлаар тохио сануулгах ч юм уу тэр анхаарал болгоомжийг ингээд дэлгээж яхад тэрийг нь байнга үл хайхраад байвал ер нь бас ингээд хамгаалт буурах гэдэг хандлага өндөртэй. За тэгэхээр айл болох өргөлийг ихсэн өргөх хэрэгтэй байна. Дээрээс нь зөвхөн өргөл төдийгүй ер нь олыг нь хамгаалтыг өндөрсөхийн тулд яг удмыг нь хамгаалдаг тэр хамгаалтын тэмдэг гэдэг зүйлийг бас олж мэдүүлэх зөвхөмжтэй. Тэмдэг болон бэлэгдэл нь юу вэ? За тэрийг айл болгон бай удмын айл бүр тэрийг ингээд гэртээ тавиад хөндлөж дээлүүл зөвхөмжтэй байна. За тэгээд яг танаа удмын хувьд хаалганы тал дээр жоохон асуудалтай. За энэ юу гэсэн үг гэхээр үүдээр ингээд дандаа сайн сайхан хүмүүс орж ирэх, авшиг олзорж ирэх гэдэг ч юм уу ингээд айл гэрийн хаалгууд гэдэг бол маш чухал. Тэгэхээр энэ бол бас нэлийн гүн гүнзгийдэлтэй яриул портал хаалга буюу өөр нэг хэмжээс ертөнцид бас бид нар ингэж үүд хаалга нээж өгч идэг юм нарийн зүйлийг ер нь хаалга гэдэг. Тэгэхээр хаалганд их утгач
өгч одоо босгоос эхлүүлээл маш одоо нарийн цэвэрхэн байга. За тэгээ дээрэс нь ер нь хаалгандаа их анхааралтай хандах, хаалганы энерги, өнгө гэдэг ингээд маш олон зүйлс ер нь их чухал байдаг. За тэгэхээр хаалганы тал дээр энергийн одоо тэр их өсвөр гэх юм уу тэр зүйлсүүд нь жоохон гэмтсэн байх магадaltaй учраас үүдэн хэсэгтээ хамгаалалт тавиулах зүгээр, хамгаалтын зүйл тавиулах зүгээр байна. За тэрийг болвол таад маань манай дотоод давшин гахамшиг төвтэй холбогдоод асууж болно, эсвэл өөр хүнээс асууж болно. Ер нь бол хамгаалт их муудс учраас дандаа ингээд гарах, за тэгээд болж бүтггүй хүмүүсийг дуудах, за тэгээд гэрийн эрчим энерги таагүй байх, гэртээ баймааргүй тогтун бус болох гэх мэтчлэн ийм олон төрлийн асуудлыг үүсгээд байна. Дээрэс нь гэрийн одоо тэр махбодуудын эрчим одоо тэдгээр зүйлсүүдийг алдагдсанаар ерөөдөө яг танаа удамд бас нэг асуудал үүсэж байгаа зүйл бол хаалга портал гэдэг зүйл дээр бас асуудалтай байна. Энээс үүдээд бас одоо танаа удамд чинь янз янзын одоо болж бүтггүй зүйл харах, эсвэл тийм зүйл мэдрэг авах, эсвэл болж бүтггүй муу зүйлс ингээд дайруулах ч юм уу. Иймэрхүү одоо асуудлууд үүсгээд байж магадгүй. Тэгэхээр гэрийнхэн хаалга болон цонх гэсэн хэсгүүдэд илүү нарийн хандараа хамгаалттай болоосой гэж бас захиж хэлмээр байна. За одоо болохоор сахиусны гэрүүдтэй танаа удмын хүмүүст юу гэж захиж хэлж ийнэ гэдгийг хэдүүлээ. Үзрөөрөө харцгаая. За ерөөдөө бол яг өөрөө хүүхдүүдийнхээ хүмүүжил болон өөрөө хүүхдүүдтэй ингээм маш сайн хараарай гэдэг зөвлөмжийг ол хэлж байна. Өөрөө хүүхдүүдтэй гаргах цаг хугацаа тэр зүйлүүд нь ер нь бол маш их алдагдаж байна. Энээс үүдээд нөгөө гений мэдээллүүд бас их буураад ах магадaltaй. Хитрхи ажил ч юм уу эсвэл сэтгэл санааны байлууд нь ингээд дийлэнх нь одоо муугаас үүдээд өөрөө хүүхдүүдтэй хангалттай хэмжээний хайр цаг хугацааг гаргаж чадахгүй байна. Тэг хүүхдүүдийнх нь энерги ихсүүлсэн бодол санаа нь их тэнцвэргүй болж байна. Энээс үүдээд хүүхдүүдийн тань одоо энэ бүр ингээд далд тухамсарт маш хэцүү мэдээллүүд ингээд сууснаас үүдээд амьдралыг даван туулах үзэлж байна уу, эсвэл амьдралыг харах үзэл бүх зүйлүүд нь ингээд хэцүү болоод байна. За тэг энэ байдал ингээд цаашд өөрөө удамнууд үргэлжлээд дамжаад явах учраас маш анхааралтай хандаж одоо эхлээд хүүхдүүдийнхээ сэтгэл зүй, тэгээд тэр хайр, халамж, анхаарал тэг энэ бүх зүйл дээр ингэж нарийн хандчиж дараа нь одоо хүүхдүүдтэй шаардлага үүрэг даалгавар ингэж тодорхой болгож өгөх хэрэгтэй. Одоо хит ингээд үүрэг даалгавар тавиа чи юм хийх ёстой, чи тийх ёстой, чи юм байх ёстой гэж хитрхийн ингэснээс болоод хүүхдүүд ингээ ирээдүйдээ санаа зовноод өөртөө итгэлгүй болоод дээрэс нь ингээд нэг хайр халамж гэдэг зүйлийг одоо энэ шинэ үеийн хүүхдүүдийн мэдэрч байгаа тэр хайр халамжийг хэлэн өөр л одоо авахгүй. Тэгэхээр тэр хэлэмжт нь ингээд зориулж тэрийг мэдрүүлэхгүй, ярилцахгүй, ойлголцохгүй адахаар энэ генетикийн мэдээллүүд, энэ бүх ой санамжууд, энэ бүх далд хумсрын зүйлсүүд маш муудаад байна. Тэгэхээр энэ дээр илүү анхаарал өгөөч гэсэн мэдээллүүдийг бол илгээж байна. За мөн дээрэс нь одоо нөгөө бусадтай харилцаа холбоон дээр анхааралтай авахгүй бол ингээд зөвхөн ингээд тийм нэг хүн бусад одоо хин нэгэнтэй зург удамжинд ч юм хаан ч намаагүй хэрүүлээгээ тэр хүн нь бас нэг хэцүү хүн байж тараад удамд нь хараалж байгаа элдэн юм их өөрөө хөвгтөд нь янз бүрийн юм хийх иймэрхүү зүйлүүд их ажиглагтаад байгаа учраас бие зүв авч цэгнээчээ тэгээ уур хилэнгээр ямиг өрөөсөө шийдэхгүй. Зүгээр одоо ингэ болж идэх хүмүүсийг өнгөрөөд сураа, асуудал гарсан бол өнгөрөөд сураа, төвчээртэй сураа, дугуй айлаа гэдэг ингэ чи тэнэг номоо болчихгүй. Дугуй айлаа гэд тэгээ бүх юм алдчихгүй. Хэрэгтэй үед юм дуурж сурах. Хэрэггүй үед ингэ хитрхий чалчаад хавийн амтны дургууг нь хүргээд ингээд удам ухсаа үр хөвгтдээ битээ ингээд муу хар зүйл ингээд тэгээд яваад гэдэг энэ сануулгуудыг ирж байна. За нөгөө талаар эрэг зүйлсүүд бас байна. Энэ нь юу вэ гэхээр маш юм одоо тийм амьдралын төлөө ингээд та бүхнийг тэнцэж байгаа, амьдралын төлөө хичээж байгаагаар тань бол ингээд та бүхнээр маш их бахархаж байна. Тэгээд бас ингээд тэг цаг хугацааг нэг зүгээр өнгөрөөч гэдэг нэг тийм залхуу хойрог гэхээс илүү үр бүтээлтэй өнгөрүүлгээд за тэгээд аль болох ингээд өөрийгөө гэхээс илүү ингээд эргэн тойрны хүмүүсээ бас нэгт тавьж чадаад тий
ер нь юм халуун дулаан сэтгэл зүрэхтэй байгаагаар нь бол бас их юм бахархах мэдрэмж төрж юм. Тэгээд айл болох ингээд бас хүмүүс тусалж байгаа юмсан хүнийг ингээд хүнтэй зөв харьцаж байгаа юмсан гэдэг одоо тэр дийлэнх нь бас тийм зөв сэтгэл зүйтэй тийм байгаад нь бас бахархаж юм. Дэг гэр орноо ингээд гоё авч явж байгаад нь бас ингээд ер нь их гэрийн дээр одоо тогтчилж ч юм эсвэл гэрийн энерги ч юм бас нэг тиймэрхүү юмнууд дээр их ач холбогдол өгдөг төрлийн хүмүүс ээж магадгүй их гэртээ анхаардаг тийм. Тэр нь ингээд бас гэрээ авч явж байгаа шүү, их мундаг байгаа шүү гэж бас хэлмээрэн их боловсралтай анхаардаг хүмүүс ах маглал их өндөрөн. Тэгээд энэ өөрсдийн оюун ухаан боловсралтай ингэж их анхаарч өөрсдийн одоо тэр удам ухсаа цааш тийм зүйлүүдээ ингээд тэр босох шатыг бас ингээд дээшээ улам өндөр сайн сайхан болгож байхад нь ер нь бол их гоё бахархалтай байх шүү, бахархаж шүү гэдэг юм мессежийг бас хэлгээж байна. За дараагийн сэдв нь болохоор сахиусны гэрүүдийн тань дүр төрх юу вэ гэд тэрэн дээр энийг удмын гэхээс үлээ хой хүн дээр нь хэлнэ. Яг тэгэхээр хүмүүрт сахиусны гэрүүд байгаа. Тэгэхээр ерөөдөө бүгднийг ингээд багцаалаад хэлнэ гэдэг бол боломжгүй. Тэгэхээр яг үзэртээр ерөөдөө энийг үзэж байгаа, сонсож байгаа хүмүүс зориулсан сахиусны гэрүүдийн дүр төрхийн тайлал гарч ирж байна гэсэн үг. За яг таныг хамгаалдаг сахиусны гэрүүд дээр морины дүр төрх гарч ирсэн морь. За тэгээд хөгшин настай буюу одоо нэлийн олон амьдрал үзээд сахиусны гэр болсон. За тэгээд сахиусны тэнгэрийнхаа одоо тэнгэрийг ингээд ажил гэж үзвэл бас ажилласаа ингээд одоо тэтгэвртэй гарна гэдэг шүү дээ. Тэгэхээр хийх юм а хийгээд яг тань дээр ингээд хийх юм а хийгээд дуусгаж байгаа ийм магадгүй та ингээд сүүлчийн даалгаврандаа энэ хүнийг ингээд анхаарч халамжлах тэр сүүлийн даалгавар авсан тийм сахиусны гэр байх магадлалтай. Тэгээ бас бүр юм яриа хөхт юм буюу одоо дөнгөж сахиусны гэр болсон ч юм уу одоо тийм сахиусны гэр байх магадлалтай. Эсвэл яг таны одоо тий үр хөхөд болон одоо таны тэр зөөлөн заан гарын шиг хайр гэр бүлийн индрэл сэтгэл дээр ажилтдаг тэр зүйлс дээр анхаардаг сахиусны гэр байж болно гэсэн үг. За тэгээд нэг сахиусны гэр нь болохоор бас нэлийн энэ группийг сонгосон хүмүүс дээр ингээд харахад ийм хатуу сахиусны гэр байх магадлал их өндөртэй буюу жоохон ингээд буруу юм их гэдэг шийтгдэг. За тэгээд ийм одоо яг нэг юм хатуу хэцүү ихүүд эдэг штэ тий. Тиймэрхүү одоо төрлийн гэх юм уу болохгүй байвал ингээд шийдэгчдэг. Тэгэл нэг юм одоо нэг юм ер нь л нэг жоохон хатуу тиймэрхүү төрлийн сахиусны гэр гэсэн. Бусдыгаа бодвол одоо ер нь дийлэн хүмүүсийг бодвол тэгэхээр нэгсэндээ маш зөв үйл хийж зөв нарийн байхгүй болвол одоо илүү ингээд юм хатуу мэдрэмжүүдийг одоо тийм хатуу үйлийг ингээд хүртгээд авах магадлал их өндөр байна л гэсэн үг. Тэглээгээд энэ сахиусны гэр нь одоо буруу муу гэсэн үг ш. Нэг зөв тийшин чиглүүлэх гээд байж байгаа учраас энийг бас зөвөр хүлээж аваарай. Тэгээд ер нь бол сахиусны гэрүүд хүн бүр сахиусны гэрүүдтэй. Тэгээд энэ бүх сахиусны гэрүүд зөвхөн таны төлөө ажиллаж, зөвхөн таны төлөө ингээд анхаарч, таны сайн сайхны төлөө, таны үүрэг даалгавар зорилгын төлөө, таныг хамгийн өндөр сайхан үйлбэрийг чинь хүртэхийн төлөө, таны гэр бүлийн төлөө байдгаа. Тэгэхээр сахиусны гэрүүдтэй талархаж байгаарай. Сахиусны гэрүүдтэй бас өргөл өргөж байгаарай гэж хэлмээр байна. Тэгээ сахиусны гэрүүдээс ирж байгаа мэдээллүүдийг бас уншиж тайлж сурвал зүгээр байдаг шүү. За зарим хүмүүсийг бол бүр сахиусны гэрүүд нь хайцсан байдаг. Тэрнээс болоод ямар ч хамгаалтгүй янз бүрийн дайрлага төртөмтгий олцсон байдаг. Тэгэхээр сахиусны гэрээ бас эргээгээд бид нар өөртөө хайрлаж тэ одоо дээдэлж сонсох одоо тэр хэлж байгаа зүйлд нь бас анхаарал өгч тэрийг биелүүлэх гэдэг бол хамгаалт улам илүү өндөр болж улам илүү их тэр хүчийг авч идэг ийм утга учирууд бас байдаг шүү гэдгийг хэлмээр байна. За ингээд нэмэлтээр болохоор нэгдүгээр сүнсний амьтан тань юу вэ? Ямар үүрэгтэй вэ? Хоёрдугаарт та удамдаа хийх ёстой зүйл юу вэ? Гуравдугаарт удамдтай нь хараалцдаг байна уу? Дөрөвдүгээрт удмын хүмүүст тань уул усны нэхэл дагуул байна уу? Тавдугаарт гал голомттой нь ямар байна вэ? 6-дугаар таны удамд ямар нэгэн өөрчлөлт хэрэгтэй байна уу? Тэр нь ямар өөрчлөлт хэрэгтэй байна вэ? 7-дугаарт та ямар үйл хийвэл цохилтой байна вэ энэ амьдралдаа гэсэн сэтгэвтэй байгаа. За хэрвээ та бүхэн маань нэмэлтээ буюу саяны сэдвүүдээр
дэлгэрэнгүй уншлагыг хийлгэхийг хүсэж ивэл за нэмэлт авах групптэй зааврын дагуу ороод ирээрээ. Тэгээд нэмэлтээр олцгаая. Нэмэлтэн дээр бүр илүү дэлгэрэнгүй нарийн гаргаж өгдгөө. За ингээд 1-р хөзрийг сонгосон хүмүүсийн мэрийг хүрээ дуусж байна. Та бүхэн маань комент сект бүхэл өвөгдөөд бурхтуу зөхөөс нэнгэрүүдтэй баярлаа, талархлаа, гэлалаа гэд гоё талархлын өгчээд баталгаажуулаарай. За ингээм хамтдаа 2-р үзрийг сонгосон хүмүүсийн мэрэгчлээ орцгоё. Та нартай хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Бүгдээрээ сайн уу? За 2-р үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатай тавтай морил хамгийн ихний сэдв бол танай удмын үүрэг даалгавар юу вэ гэсэн сэдвтэй байгаа. За танай удмынхаа ер нь бол энэ зөвхөн одоо удамдаа төдийгүй, нийгэм төдийгүй бүр энэ гариг ертөнц дээр одоо маш их зүйлийг хийхээр ингээд ирсэн маш хүчтэй сүнснүүдтэй, маш хүчтэй хүмүүстэй ийм удмынхан байна. Тэгээд тэр чирээрээ танай удамд жоохон хэцүү зүйлсүүд, хүнд зүйлсүүд тохиох гээд байх магадлал өндөр. Энэ ямар утга учиртай вэ гэхээр хийх ёстой зүйлээ хийгээгүй, хумсралгүйгээс үүдээд ингээд гарч байгаа сөрөг нөлөөнүүд байх магадлалтай. За тэгээд бас одоо төдий хэрээр одоо сэрсэн сүнс ихтэй буюу мэдрэмж ихтэй тиймнээс болоод ингээд ямар нэгэн одоо хүн дээр ингээ очингууд бөө болох хэрэгтэй мэрэгтэй ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлүүд асуудлууд гарсан байж болзошгүй. За ер нь бол яг хүм одоо сэрсэн сүнс буюу мэдрэмжтэй үүрэг даалгавартай байлаа гэд одоо баг нийгмийн дийлийнхэн тийм болсон. Тэр болгоныг одоо юу гэдгийг бөө болно гэсэн заавал тийм юм байдгүй. Зүгээр одоо яг энэ сүнслэг замаараа буюу бүх шашныг тэ бүх зүйлийн гоё дээдлж хөндлөлтөг гоё хүлээн зөвшөөрдөг. Гэтэ энээр ухамсартай анхаардаг. За тэгээд энэ одоо тэ цаашлаад текст өөрө даалгавраа хийдэг гэд ингээд иймэрхүү зөв ийм замаар явах бас боломжтой байдаг. Бусад замд буруу гэж юм биш шүү. Зүгээр ерөөдөө бүх одоо зүйлийг хөндлөж хайрладаг. Ямар нэгэн заавал нэг шашин тариалагдаад байдаггүй. Тийм хүмүүсийг хэлж байгаамаа. За ингээд өргөжлүүлээд ярихад за та бүхний хувьд болохоор яг энэ ашгүй ертөнцид юу хийх ёстой юм бэ? Тэгээд тэр төдөг удамдаа яг юу хийх ёстой юм бэ гэхээр яг л энэ сүнсний сэрэлттэй холбоотой үйлүүдийг маш их хэрэгтэй буюу хүмүүсийн одоо сүнсийг сэрэх. За сүнсийг сэрэх гэдэг нь юу яриад байгаа юм бэ гэхээр энэ амьдралдаа хийх ёстой үүрэг даалгаврыг нь ойлгуулах гэсэн үг. Бид нар бүгдөө ашгүй ертөнц дээр гэрээ хийгээд ирдэг. Энэ амьдралд хийх ёстой үүрэг даалгавартайгаа ирдэг гэсэн үг. За энэ нь болохоор бидний өмнө насны хийжсэн зүйлүүдээс үүдсэн одоо гэрээ. Тэгээ тэрийг хийхгүй ингээд өөр зүйлд хий тавтаад хэд даргын зарим амьдралтаа ингээд автаад явснаас үүдээд бид нар ингээд хийх ёстой юм ингээд ойлгохгүй, өөрийгөө ойлгохгүй, хинбэ гэдгийг ойлгохгүй тийм мэдрэмжийг ингээд авах нь их байдаг. За тэгэл амьдрал ер нь бол маш хурдл тиймэрхүү гацалтууд ингээд гарч эхэлдэг. Эсвэргээрээ хүн амьдралтаа хийх ёстой зүйлээ ингээд хийгээд явж байгаа үед хамгийн аз жаргалтай амьдрал маш өсөлттэй баялаг дүүрэн хайр дүүрэн явдаг. За ингээд одоо үгдгийн энэ амьдралд хийх ёстой юм хийхээр бүр маш том юм хийх гэлстэй одоо хийж байгаамаас бүр бүгдийг өөрчлөхөд байдаг юм бол за хоо тийм хүмүүс байгаа. Гэхдээ дийлэнх нь бол тийм биш. Өөрийнхөө туртай юмар дамжуулж энэ амьдралдаа хийх ёстой зүйлээ хийж явах бүрэн дүрэн боломжтой байдаг. Тэгэхээр гол нь эхлээд сэтгэлтэй байх буюу би эхлээд энэ амьдралдаа хийх ёстой зүйлээ хийн шүү гэдгээ бүрэн ухамсарлах тэр процесс эхлээд явагдана. Дараа нь юу хийх вэ, яах вэ гэдэг дээр явна. Тэгээд өөр дээр эхлээд ажиллаж эхэлнэ. Дараа нь ингээд бусдад хүмүүсээ юунд хийх ёстой тэр зүйл дээр ингээд төлөвлөгөө гаргах одоо үүдгийн бусад зүйлүүдээ хийж эхэлнэ. Тэгэхээр таны одоо энэ амьдралын гол хийх ёстой зүйл ч учраас тэрэн дээрээ одоо төвлөрхийн хэрээр ер нь бол таны энэ амьдралд хүртэх ёстой зүйл нь илүү болоо та илүү нөгөө баялаг илүү сайн сайхан амьдралын тэр бүх зүйл хувь заяанд тань багтаж шингэж орж ирдэг. Гэтэл бидний хүсэл зорилго ингээ маш бага зөвхөн мөнгөний төлөө ч юм уу тийм байгаад ирэхээр мөнгөний наан зовлон гэдэг зүйл байдаг. Тэгэхээр бид нар хамгийн тэр наан буюу зовлон дээр ингээ дунаад яваад байдаг юм сул тал бол байдаг бахнэ. За оршихуйн хувьд болохоор та бүхэн юу их хэвтэй гэхээр маш олон гэрлийг гэрэлтүүлэх буюу
ерөөдөө л хүмүүсийг гээгэрүүлэх, сэхэрүүлэх гэдэг ийм маш өндөр одоо чухал үүргийг гүйцэтгэх гэж ирсэн дээрээс нь гэрлийн дайчууд байх магадлал их өндөртэй буюу ингээд маш олон одоо юу гэхинтэй энэ оршихуй ертөнцийн маш олон гариг хэрэгсийг одоо энэ өөрсдийнхөө дэлхийг ч гэдэм үү энэ зүйлүүд ингээд төлөөлж ургууд маань төлөөлж тэр олон зүйлийг ингээд сэрээж ингэх юм үүрэгтэй мянга сая хүмүүст ингээд туслах юм үүрэгтэй хүмүүсээр одоо ингээд дүүрэн тийм удмынхан байна гэсэн. Тэгэхээр маш их том зорилготой хүсэлтэй төдий эргээр танаа удмын одоо тэр хамгаалалт өндөр байх хэрэгтэй. За хамгаалалт төдийгүй ингээд удмынхаа нэгнтэйгээ харилцаа нэгнийгээ нөхж байгаа байдал тэр эв нарандал гэдэг зүйлс бас их нарийн чухал. За тэгээд удмынхаа үүгдээд болон удмын тэр одоо харсан даасан дэнгэрүүд, бурхтууд, захиусан дэнгэрүүд, тэ гариг хэрэгсүүд, уул усны тэр хүчнүүдтэйгээ бас холбоо болон тэр зүйлүүдийн чиглүүлгийг бас мэдрэх, хөөхөн өөрийнхөө тэр хүч болоо дотоод зүйлээгаа мэдрэх гих мэтчлээ маш олон нарийн зүйлүүд бол та бүхэн дээр байна. Тэгээд танаа удмын хүмүүсийн үг гэдэг бол маш хүчтэй, үг нь их бэлдэг төрлийн хүмүүс учраас үгэн дээр их анхаарал болгоомжтой байж үгээрээ ингээ бусдыг эдгээдэг, анаадаг, эргээгээд хүний амьдрал маш хор одоо бүр хараалцдаг болохуйц хэмжээний нөлөөлдөг учраас хэрвээ ингээ зүгээр буруу үг хэлэхэд тэр хүний амьдралд ямар нэгэн байдлаар тэр энерги нөлөөлжвөл таны үр удамд маш хүчтэй эргээд дахин нуглагтаад ирэх боломжтой учраас үг үйлдэл дээрээ их болгоомжтой зөв зүйтэй явах хэрэгтэй шүү. За танаа удмын өвлийн үр болон буян заяа юу вэ гэхээр за өвлийн үр нь магадгүй ингээд сайн сайхны төлөө ч юм уу ямар нэгэн зүйл хийхдээ одоо золиос гаргах ч юм уу бас зарим нэгэн байдлаар цөөн тооны хүмүүс тохиролтой тийм нөхцөл байдалд оруулж исэн юм өвд эзэн тань хувьд байх магадлал өндөртэй учраас энэ насандаа нэг хүнийг ч гэсэн тулталаарлах, нэг хүнд ч гэсэн туслах, нэг хүний үнцэн гэдэг ямар чухал алгаыг ер нь жоохон мэдрүүлэх одоо тийм зүйлүүд их болж иж магадгүй. За үдийнх найз нөхдөгүй байх, эсвэл ингээд их ганцаардах, эсвэл ингээд хамт одоо гэр бүл болсон ч гэсэн сайн хайрлагдаж чадахгүй байх гэдэг ингээд маш олон байдлаар ирэхэд ганцаардах, одоо гутрах, тэ өөргөө үнцнийг мэдрэхгүй байх, амьдралынхаа үнцнийг мэдрэхгүй байх, ингээд тийм гадуурхагдсан мэдрэмж авах гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд амьдралтай та бүхэнд ингээд танаа удмынхаа нэг гарах гэдэг магадлал өндөртэй. Тэгэхээр энийг эргээгээд та нар олон хүнд одоо энэ байдлаар туслах хэрэгтэй гэсэн үг. Жишээлбэл яг нэг хүний амьдралыг ингээд бүрэн өөрчлөхөд одоо ингээд чин сэтгэлээсээ туслах, нэг хүний үнцнийг өөрт нь бүрэн мэдрүүлэх гих мэтчлийн ийм байдлаар ингээд олон хүнд тусалж иж та бүхний өөртөө чинь ийм байдал тасгахаас гадна үр удамд чинь дахиад энэ байдлын ихэд дахин хүнд хэцүүгээр үржигдэж ирэхгүй байхад одоо тустай. За мөн дээрэс нь газар устай холбоотой үйл өрөөд байх магадлал маш өндөр байгаа учраас тэдгээр зүйлүүдээ бас засах, өөрчлөх хэрэг маш их байна. За тэгээд үүнээс үүдээд өөрөө хүчтэй болохгүй байх. За тэгээд ер нь бол ийм амьдрал их бэрхшээлүүд, хүнд хэцүү бэрхшээлүүд даван туулж одоо дахиж чадахгүй байх тийм бэрхшээлүүд их гарах гэдэг магадлал өндөр байна. Тэгэхээр энийг засчулах эдгээр зүйлүүд нь бас өөрчлөгдөөд одоо хэвэн болох. За тэгээд цааш дүүр удамдны давтдаггүй байх гэдэг зүйлүүд ингээд ангаагдах байдлаар, өөрчлөгдөх байдлаар баг гарч ирэх боломжтой гэсэн үг. За та бүхний буян заяа нь юу гэхээр үг дээдсүүд нь их шүтлэгтэй хүмүүс байсан байх магадaltaй. За тэр үүднээс ер нь л их олон одоо бурхдууд болон олон тийм одоо хүчнүүдийн тусламжийг ол маш их авдаг. Тэрнээс үүдээд ингээд та бүхэн магадгүй өөрсдөө азтай гэдэг байдлаар мэдэрдэг гэж магадгүй. Би өстэй азтай, би ингэчээд байдаг, би ер нь их одтой хүн шүү ч гэдэг юм уу. Дээж ярьдаг хүн танаа удмынханд байх магадлал их өндөртэй. Яаж ч ингээд хэцүүдчихсэн бүр ингээд шалдаа буудаггүй. Ямар нэгэн байдлаар ингээд тодорхой төвшөнд ингээд гайгүй яваад байдаг. Нэг тийшээ гарчихгүй ч гэсэн ерөөдөө гайгүй бүр нэг унтахгүй. Нэг унсан ч гэсэн буцаад гайгүй дээшилждэг ч юм уу. Тиймэрхүү байх магадлалтай. Энэ нь болохоор ерөөдөө бурхан шашинтай холбоотой, энэ үүдээс болон бусууд тэр дээд зүйлүүдээ хөндлөж хайрлаж ирсэнтэй холбоотой. Тэгээ тэр нь одоо ингэж жоохон алдагдаад байгаа учраас
тэр хүчнүүд нь ч буюу тэр буян зэнээс алдагдах гадах магадлал өндөртэй. Тэгэхээр та бүхэн ч өөртөө өөрөдөө тэр гоё зүйлийг хадгалж үлдэхийн тулд өвөг дээдсээ бурхдуудаа тэр дээд хүчин зүйлүүдээ хүндэлж хайрлуулах зохиомжтой. За мөн дээрэс нь цэрэг цагдаагийн холбогдлолтой ч юм уу тиймэрхүү хүмүүст тусалж исэн байх магадлал өндөртэй учраас энэ одоо насанд бас танай одмынхан тэр талын хүмүүс одоо болох ч юм уу зэрэг цагдаа болоход ивэлтэй. Дээрэс нь тийм төрлийн хүмүүс одоо та бүхэнд бас их ээлтэй байх магадлал өндөр ер нь хуулийн байгууллагын тал дээр бас их азоттой аливаа зүйлэн зөв талаараа шийдэгдэх гэдэг ах тийм талын одоо буян зээ та бүхэнд байдгаа гэсэн үг. За одоо болохоор өвөг дээдээс бурхад тэр дээдийн дээд туслаж хүчнүүд сахиус нэндрүүдийн хамгаалалт ер нь бол хэр өндөр байна гэхээр одоогийн байдлаар бол маш идэвхтэй сайн байна. Яг одоогоор бол та бүхнийг маш их хамгаалж одоо яаж байна. Гэхдээ цаашдаа бол жоохон хэцүү байж магадгүй. Яагаад гэвэл буруу үйл хийгээд байгаа ерөөсө ухамсарлахгүй ойлгохгүй хүмүүс ер нь бол их байна. Тэр хүмүүсээс үүдэн гадны дайралтууд ч юм уу тийм сөрөг хэцүү зүйлүүд эсвэл ингээд үнэхээр хичээгээд ингээд дэшээ гаргаад тахад тэрийг ойлгохгүй буцаал унаад байдаг ч юм уу тийм хүмүүсээс болоод дийлэнхийнх нь ингээд хамгаалт унах гэдэг магадлал их өндөр байна. Тэгэхээр тэр хүмүүсийг буруутгах ч бас болохгүй. Ерөнхийдөө одоо чадж байгаа болж байгаа хүмүүс нь өвөг дээдээс бурхад тэр дээд хүчнүүдээ илүү их одоо хүндлэх дээдлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Жишээлбэл сүү цагаан өргөөх, за тэгээд төгсөндөө орч одоо тэр хийх ёстой үйлүүдээ хийх, за мөн дээрээс нь одоо ном уншуулах ч гэдэг юм уу одоо тэр зөв буйны үрийг дагуулсан зүйлүүдээ хийх гол нь өдөр бүр одоо цай сүүгээ өргөх гих мэтчлэн за тэгээд гол чухал өдрүүдэд бас ингэж тэр хүндэтгэлийг үзүүлвэл ерөөдөө өвдөж бурхдуудын хүчнүүд нь илүү ихсээд тэр зүйлүүд нь сэргээд тэр хамгаалтаа алдахгүйгээр ингэж явах боломжтой. Ер нь бол одоо гинтээ аваар осолч гэдэг юм уу эсвэл одоо янз бүрийн том асуудлуудаас ингэж хамгаалж идэг бидрийг үргэлж дандаа. Тэгэхээр тэр болгон дээр нь ингэж одоо бид нар мэдгүй шүү дээ юм хамгаалчлаа тийм хамгаалчлаа гэж мэдгүй. Гэхдээ хамгаалж идэг нь үнэн учраас тэр талархлыг тэр хүндэтгэлийг ингэж эргээгээд өгч явах нэг чухал эдгаа гэдгийг бас дахин сануулж хэлмээрэн. Тэгэхгүй бол тэр хамгаалт хүчин ингэж буурчгаар бид нар юмд маш хүртэмтгий, дайрлагын хүртэмтгий, амьдрал ингээ маш хүнд хэцүү болоод гинтийн хувь заяаны гинтийн одоо муу зүйлүүд ингээ хувь заяанд байх ёсгүйсэн муу зүйлүүд хүртэл гинтийн байдлаар гарч ирэх байх юм сул талтай учраас энэн дээр анхаараарай. Дээрээс нь та хэд бүхэн бас их нараа шүтэж хайрлж одоо нараа ингэж нарны эрчим хүчиндээ бас их байж ивэл их зүгээр буюу ер нь нар гэдэг гариг ерөнхийдөө тануудынхаа хивэж идэг магадлал өндөр учраас наранд нэрээ идэвхжүүлж яах, за нарандаа бас одоо зөв сайгаа өргөж явах гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд дээр бас анхаарах, нараа магтан дуулах ч гэдэг юм уу тиймэрхүү юмнуудад тохиромжтой байна. За тэгээд зохиосон гэрүүдийн тань ерөөдөө танаа удмынхан дамжуулж буй өгсөн юу гэхээр үнэн байх хэрэгтэй, зөв шудраг байх хэрэгтэй, зөв замаар явах хэрэгтэй. Одоо хүнд хэцүү байлаа гэдэг ингээ буруу сонгоод за нам хин ч арахгүй юм чи хин ч ингэхгүй юм чинь угаасаа амьдрал юм авч угаасаа муу ингэж явд юм байна. Муу байсан ч гэсэн ингээ хүмүүс болоод байд юм байна гэдэг юм уу. Тэр буруу итгэл үнэмшлээ ингэж авж явж тэрэн дээр ямар нэг ололт амжилт оллоо гэд эн чинь насан туршаа биш ээ. Хэд дахин ингээд нэргэж өрөөдөнд чинь нэрх магадлал өндөр учраас ер нь тэгж ирдэг учраас боломжтой байж нэг ч гэсэн бодол нэг ч гэсэн үйлдэлтэй анхаарч үргэлж зөв замыг хинч харахгүйсэн ч хэцүү байсан ч гэсэн зөвийг нь сонгоно гэдэг бол урт хугацааны сайн сайхан зүйл мөн дээрээс нүүр өдөмд чинь хамгийн дээдийн зүйл болж ирдгээ. Тэгэхээр өнөө маргаашаа ярихцаасан хоногийн болоо аргацаах гэж ингэж хүсэл шуналтаа дарагдаж амьдарч болохгүй шүү гэдэг том анхааруулгыг хэлж байна. За тэгээд дээрэс нь зүрхэн үрд болон хоолой хүрдүүд дээр ерөөдөө танаад байхын хийхэн анхаарахгүй болвол амин чухал бас хүрдүүдийн нэг учраас одоо зүрхний өвчлөл дэх өртөмтгий байх, сэтгэл санаа тогтворгүй байх, хоолой өвдөх хил аманд өртөмтгий байх, ажил үйлс бүтэхгүй байх гэх мэтчлэн сэтгэлийн шарахыг авах гэх мэтчлэн зүйлүүд дийлийнхэн тохиохгүй байна. Тэгэхээр энэ хүрдүүд дээр ерөөдөө бас их анхаараарэ. Гэр орондоо бас
ус болон далай ч юм ер нь зэхэр өнгийн тийм зураг ихэнх айлууд нь тавьбал бас их тохиромжтой байна. Ер нь усны эрчим одоо тэр ус эрчмүүд нь их алдангатай, булангартай ч юм уу тиймэрхүү талуудаас ажиглагдаж байна. Ялангуяа гэрийн махбод, олон хувь хүний махбодын тал дээр гэсэн үг. За сахиус нэнгэрүүдийн тань дүр төрх ямар вэ гэхээр яг энэ зурган дээр байгаачлан ер нь бол яг юм даалгавчтай шууд утгаараа даалгавчтай сахиус нэнгэрүүд маань байх магадлал их өндөр байна. Сахиус нэнгэрүүд янз бүрийн дүр төрхтэй байдаг байхгүй яг бүгд даалгавчтайгаараа байдаггүй гэсэн үг. За энийг үзэж байгаа хүмүүсийн одоо сахиус нэнгэрүүд бол яг хувь хүний тань шууд юм биш. Даалгавчтай байх магадлал өндөртэй. Дээрэс нь юм дайчны буюу сэлэнтэй юм одоо сахиус нэнгэрүүд байх магадлал их өндөртэй. За мөн дээрэс нь тагтаа буюу одоо тийм шувуудын төрөл тэр дундаа тагтаа, за хун шууж гэдэг юм уу тийм одоо ив нарийнл инхийг бэлгэсэн тийм одоо юунууд байдаг. Тэрнээс шүүдээ сахиус нэнгэрүүд их хүнтэй эвтэй байлгах гээд хүнтэй эвцэн өвчин олуулах гээд авах магадлал их өндөртэй. Тэгээд цаанаасаа заримдаа нэг хүнтэй эвтэй ич юмсан, за нэг модч гомс хэрэлдэж гомсон ч гэдэг юм уу тийм одоо танд мэдрэмж ус их төрөх гээд байдаг гэдгийг бас ингэж ажиулж болно. За тэгээд нэг нь болохоор бүр юм жижигхэн одоо ч юм уу те нэг тиймэрхүү төрлийн сахиус нэнгэрүүдс байх магадлал өндөртэй. За тэгээд нэг нь болохоор бүр юм одоо бүр ерөөсөө харагддаггүй юм ямар нэгэн хэлбэр төрсгүй тийм сахиус нэнгэр бас байх магадлал буюу гэрлэн мөн чанартай гэсэн үг. За ер нь бол дийлэнх нь иймэрхүү сахиус нэнгэрийн дүр төрх мөн чанартай байна. Тэгээ сахиус нэнгэрүүдтэй ирэхдээ маш их талархаж арай илэрхийлж байгаарай. Бидрийг өдөр шөнөгүй хамгаалж хайрлаж одоо тэг ингээд цаашаа ингээд төрөл аваад ч юм уу эсвэл ингээд одоо өөр сонголт хийгээд тийш ахих боломж байхад өөр удмаа ингээд хамгаалах гад сахиус нэнгэр болж ирээд ингээд таныг одоо байнгын хамгаалж хайрлж ийн гэдэг бол маш том одоо сонголт, маш том одоо хариуцлага. Тэгэхээр тэрийг нь бас хүндэлж хайрлаж сахиус нэнгэрүүдийнхээ одоо илгээмжийг маш сайн сонсож анхаарч бас гоё лаама хасааж тэр бүхэндээ зориулж ингэж гоё үйлүүдээ хийж ивэл тохиромжтой шүү. Тэгээ байгальд сайн гарч өөрийгөө сайн сонсож байгаарэ гэдэг бас нэмэлт зөвлөмжөө хэлмээр байна. За ингээд эрхийн уншлагын маань дуусчихын нэмэлтээр. За нэгдүгээр сүнсний амьтан тань юу ямар үүрэгтэй вэ? Хоёрдугаар та удамдаа хийх ёстой үйл зүйл юу вэ? Гуравдугаарт удамд тань хараалцдаг байна уу? Дөрөвдүгээрт удмын хүмүүст тань уул усны нэхэл дагуул байна уу? Тавдугаарт гал голомт тань ямар байна вэ? 6 дугаар таны удамд ямар өөрчлөлт хэрэгтэй байна вэ? 7 дугаар та ямар үйл хийвэл зохиртой вэ гэсэн сэдвтэйгээр нэмэлт маань өргөжлөл уншлага одоо явж өгөө. Илүү дээл хэрэггүй нарийн харж өгдөгөө. За тэгээд та бүхэн нэмэлтээ авах хүсвэл зааврын дагуу хаалттай групптэй ороод ирээрээ. Тэгээд нэмэлтээрээ олццгаая. За тэгээд та нартай хамгийн сайхан бүхний хүсээрөө комент хэсэгт удмын маань бүхэл хүмүүс хүчтэй, аз жаргалтай, хайр дүүрэн үргэлж дээшээ байж амьдрал нь сайн сайхан байх болтугай гэд гоё өрөөл бичээд баталгаажуулаарай. За ингээд 2 дугаар үзрийг сонгосон хүмүүсийн мөрөглөө орцгоё. Та нартай бүхэл зүйлд амжилт хүсье. За 3 дугаар үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатай тавтай морил хамгийн ихний сэдв бол за танаа удмын үүрэг даалгавар юу вэ гэсэн сэдв байгаа. За танаа удмын хүмүүс ерөөдөө бол яг юм одоо юу гэдэг хин нэгний ямар нэгэн болохгүй байгаа, бүтэхгүй байгаа асуудал дээр нь маш сайн төвлөрч тэр зүйлийг ингээд засахын төлөө хамтдаа хичээх буюу хамтын хичээл зүтгэлийг жижигч зүйл дээр хамаагүй ингээд гаргаж сурах ийм үүрэг даалгавартай. Одоо нэг гэсэндээ нэгнээ хаяхгүй байх, орхихгүй байх, тэгээд хэд амин хувиа хичээхгүй байх, тэгээ хамтдаа нэгдэж чаддаг байх юм үүрэг даалгавартай. За мөн дээрээс нь удмын бүхэл хүмүүсийн эрдэм мэдлэг боловсролын түвшинг маш өндөр дээшээ болгох. За тэрнээс үүдээд бас одоо эрх мэдэл гэдэг зүйлийг олж авах гэдэг ийм үүрэг даалгавартай. Энэ магадгүй одоо удмын тань өмнөх хүмүүс магадгүй боловсролын тал дээр ч юм уу хэцүү одоо тэрнээсээ болоод ийм хэцүү зүйлсийг туулж исэн ийм зөв сэтгэлтэй хүмүүс байсан байх магадлал өндөртэй. Энэ удаа зүрх сэтгэл болон бусдыг хайрлах энерги чадвар их өндөр учраас илүү боловсрал тал дээр ингэж нөхөж үр өдмийнхаа гендээ илүү шинжилэлтэй дараагийн түвшинд гаргах ийм зүйлүүд дээр байна. Дээрээс нь шинэ зүйлийг
хүлээж авах шинэ одоо техник технологийн дэвшил болон шинжилгээ ухаанд нээлттэй хандаж тэрийг маш хурдан суралцаж одоо нөгөө хурдан хувьсах чадварыг биелүүлэх үүрэг даалгавартай. Тэгээд тэрийг цаашаа дамжуулах буюу нэгсэндээ шинэ зүйлсүүдийг маш хурдан сурах тийм одоо үүрэг даалгавартай. Яагаад гэвэл бас одоо өмнөх одоо өвдөд зүйтэй нэмийг ингэж удаан боловсруулах, за мөн дэрэс нь нэг үзэл бодолтой хит тууштай байх, ийм байх гэсэн талууд их өндөр учраас одоо илүү бүх зүйлд нээлттэй бай, шинэ зүйлийг сурсан зүйлээ үр удамдаа болон цаашдаа бусад хүмүүст хурдан түгээж хүмүүсийн одоо тэр түүхчлэгч байх буюу удирдагч, малайлагч, зөө зүйлд нь чиглүүлэх тийм малайлагчид байх гэж одоо төрсөн ийм хүмүүс байх нэ. Мөн түнчлэн одоо зөв бүтээн байгуулалт болон байгаль эрхийг хүндлэх гэдэг ийм хоёр зүйл гарсан. Нэгдүгээрт ямар нэгэн одоо энэ орших ертөнцийн дээр хийж байгаа бүтээн байгуулалт дээр анхаарах, зөв бүтээн байгуулалтыг одоо чиглүүлэх гэдэг үүрэгтэй. Мөн дээрээс нь байгаль эрхийг хамгаалах, байгаль эрхийг нөхөн сэргээх, байгаль эрхийг одоо зөв зүйтэйгээр ингэж авч явах гэдэг ийм үүрэг даалгаврыг бол яасан. Энэ тал дээр бол их анхаарах хэрэгтэй ийм үүрэг даалгавартай хүмүүс байна. За хоёрдугаар танаа удмын үеийн үр болон буян зайн юу вэ гэж байгаа. За үеийн үр нь болохоор нэлээд одоо ийм хитрхи бусдыг бодоод ч юм уу хитрхи бусдыг гээд өөрсдийнхөө хүмүүсээ хорхих хаях ийм одоо нөхцөл байдлаас үүдээд энэ нь ингээд одоо гэр бүлийн хайрч үт юм уу эсвэл одоо юу гэдгийг те эргэн тойрны чухал хүмүүстэй танилцтгэл гаргаад ингээд тэр хүмүүсийн итгэлийг ямар нэгэн байдлаар зүгээр ингээд хөсөрдүүлэх иймэрхүү зүйлүүд их гарснаас үүдээд одоо ингээд яг үнэнч хүмүүсийг одоо амьдралдаа ингээд байлгаж чадахгүй дандаа хуурдагдах, мэхлэгдэх эсвэл ингээд ар ходрогаараа тавиулах ч гэдэг юм иймэрхүү зүйлсүүд танаа одонд гарах гэдэг магадлал их өндөртэй. Тэгээд яг хайрлж итгэжсэн хүмүүсээс одоо хатуу хүйтүү үүд их сонсох ч гэдэг юм уу. Эсвэл холбоо сүлбээ тасрах иймэрхүү талууд их ажиглах байх тал өндөртэй. Тэгэхээр энэ дэр яагаад юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр цаашдаа энэ нөхцөл байдлыг хөндрүүлэхгүй тулд яг эргэн тойрныхоо хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлах, халамжлах, тэр хүмүүсийг нэгт тавих, бусад хүмүүсийг хоёрдугаар тавих гэдэг тэр зүйлүүд дээрэс нь яг энэ гол одоо тэр таны эргэн тойронд байгаа тэр хүмүүсийг яагаад чухал юм чи яагаад одоо миний амьдралд үнцэнтэй яагаад удамдаа үнцэнтэй чиний амьдрал яагаад чухал юм гэдгийг бас ойлгуулж мэдрүүлж тэр хүмүүсийн хувь заяанд нь анхаарах нь ерөөдөө бас энэ үйл өөрийн одоо тэр хийх ёстой зүйл болж ирж байна гэсэн үг. За мөн хоёрдугаарт ингээд болох эсгүй зүйлийг ингээд хитрхийх болох гэж хичээж ирсэн хүмүүс байж магадгүй. Хувь заяа нь ингээд өөрчлөлтөө шинжлэхдээ дахаад ингээд хитрхий муухарлаад байсан. Тэгээд тэр одоо зүйлээс болоод бусад хүмүүс гэмтэх хөрөх ч юм уу тиймэрхүү талууд их ажиглагдчихсэн. Тэгэхээр энэ удаа та бүхэнд одоо тэр нь ямар хувь сөрөг байдлаар ирж гинөө гэхээр амьдралтаа ингээд ямар нэгэн зүйлийг өөрчлөхөөр өөрчилж чадахгүй байх. Хүсээд ч ингээд тэр нь өөрчлөгдөхгүй байх, ингээд амьдралын дээр гацаанд оруулах. Тэгээд ямар нэгэн ажил хийлэхэд дарга цэргийн тэр буруу сөрөг нөлөө эсвэл дарамт шахал эсвэл ажлын таалагдахгүй байх. Тэгсэрний тэрийг сольжлохгүй байх, эсвэл ямар нэгэн сонголтгүй байх гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд дээр ингээд ажиглах гад байх асуул талтай. Тэгээд гэр бүлийн тал дээр болохоор нэгнийг ойлгож инэрч чадахгүй байх, нэгнийхээ хүсэл зорилгоо хүлээн зөвшөөрч чадахгүй байх, хүлээн зөвшөөрсөн ч гэсэн тэрийг нь арыг нь баттаах тийм итгэл үнэмшил байхгүй. Тэгээд за ингээд арын батаяа ч гэсэн батаач чадах тийм хүч чадалгүй байх гэдэг энэ зүйлүүд байна. Тэгэхээр энийг болохоор та бүхэн аль болох яадсах хэрэгтэй вэ гэхээр бусдын эрх ашигыг ер нь бол хөндлөж сурах хэрэгтэй. Дээрээс нь одоо ямар нэгэн байгууллагад ажиллах тэтгэхийн өөрийнхөө эрх ашигыг бодоод ажиллахгүй тэр газарт ингээд бүх зүйлд ингээд чин сэтгэлээсээ тусалчээ гэдэг үр дагавар. Тэгээд тэр хүний хуурж мэхлэхгүйгээр ингээд бүгдийг нь хийж чадвал одоо тэрнийг хүртгээсээ илүү зүйлийг хүртэх сургамж авах, хандлагч өөрчлөлт гаргах гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд гарах. За мөн дээрээс нь нээлттэй байж ингээд юм хүлээн зөвшөөрч сурах. Одоо гэдэг нь заавал таны хэлснээр бүх юм болох ёсгүй гэдгийг ойлгох. Одоо гэдэг нь эргэн тойрон гэр бүлийнхандаа ч юм уу эсвэл хин нэгэнд чи юм байх ёстой тэгэхгүй бол наа чинь болохгүй гэд бусдын эрх ашигыг ингээд хорж цагдаад ээж болохгүй.
бусдын тэр юмыг ингээд муухурлахгүйгээр хүлээн зөвшөөрж ойлгох, өөртөө ч гэсэн хатуу хандахгүйгээр өөрийнхөө эрх чөлөө тэр сайн сайхан төлөө ингээ хичээх. За тэгээд ер нь бол за би угаасаа л ингэ юм чи би ийм л нэг төвшөнд л хүртэх ёстой ч гэдэг юм. Өөрийнхөө тэр төвшинг бас хязгаарлахгүй байх. Цаашаа биелэг хүртэх ёстой гэдгийг ойлгоод өөрийнхөө тэр амьдралын төвшнгөө өсгөөж тэрийг өргөлж хэвдэж дээшээ явах. Тэгжээж тэр төвшөнд чинь үр хүүхдүүд чинь амьдарч удам чинь ингээд буян зайн дээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн үг. За тэгээд танаа удмын бас хийжсэн тэр сайн буйнуудын нэг нь болохоор амьтанд ч юм уу тусалж исэн тийм байглал их өндөр байх боломжтой. Тэрнээс үүдээ танаа удмынхан ямар нэгэн байдлаар их наснда одоо амьтан болж төрөхгүй байх, илүү өндөр хувь зайн төрөх гэдэг ч юм уу. За дээрээс нь тэр хэрвээ амьтан твж байдаг бол тэр амьтны одоо энерги, тэр айлыг, тэр хүмүүсийг ангаадаг байх магадлал их өндөр ийм бас хувь зайнд ирсэн байх нэ. Мөн түүнчлэн одоо эмнэлгийн салбарын хүмүүст их тусалж исэн ч юм уу, эсвэл их маш сайн эмчнэр байсан, одоо ямар ч хүнийг хангаах эдгийхтэй холбоотой үйлүүд байснаас үүдэн энэ насандаа ямар нэгэн хүнд бүр юм өвчин зовлон тусах магадлал их бага. Хэрвээ туссан ч гэсэн ер нь бол зөв сэтгэлээр хурдан давж чадах, эсвэл тэр өвчин зовлонгоор сайн зүйлийг ойлгож ухаарах ч гэдэг юм уу. Одоо тийм зүйлүүд ах магадлал өндөртэй. Дээрэс нь ямар нэгэн өвчин зовлон ирлээ ч гэсэн дээш удаад бүр илүү хүндрээд ах нь ер нь бол их бага ийм зүйлүүдтэй. Мөн түнчлэн таны хажууд эргэн тойронд байгаа хүмүүс цаанаасаа энерги нь гоёгаад цаанаасаа анаагдаад илаашаад байдаг тийм одоо хүчийг бас ингэж өгсөн байх нэ. За тэгээд ер нь л юм дарга цэрэг ч юм уу албан тушаал ахих юм боломж амьдралд таних гарч ирнэ. Гэхдээ энэ хувь хүний хүсэл зорилго, эсвэл цаг зав болон бусад зүйлээс шалтгаалаад тэр сонголтыг ингээ хийхгүй өнгөрүүлэх болсон. Тийм нөхцөл байдлууд бол гарах магадлал өндөртэй. Тэр бол хувь хүний хүмүүсийнх нь бол сонголтоо гэсэн үг. Гэхдээ ийм боломж бол одоо танаа удмынханд бас баггүй гарч ирнэ. Ямар нэгэн шаттай иршлэх албан тушаал өндөрсөх ч юм уу. Тийм боломж бол маш их байх нэ. Одоо тэр потенциал нь та бүхэнд байгаа гэсэн үг. Та бүхний хийжсэн зөв буйны өрөөс үүдсэн. За дараагийн сэдв нь болохоор бурхад өгдөөд болон сахиус нэгүр хамгаалагч хүчнүүдийн тань одоо тэр хамгаалалт тэр өндөр байна уу гэхээр одоо л нэлээд сулраад ингээд багассан байна. Цаашдаа бол бас их хамгаалтууд маш хэрэг болохоор юм байна. За энэ нь болохоор юунаас үүдсэн бэ гэхээр итгэл үнэмшил ер нь дийлэнх нь муу байж магадгүй. Ер нь юмд итгэдэггүй юм хойрог тийм байх гадах тал өндөртэй. Дээрээс нь тэр удмын янз бүрийн зүйлсээ хамгаалах, удмаа ингэж одоо өргөчээ, өгдөөцийн тэр юмыг ингээд одоо зөв сайхан аваачээ гэдэг юм сэтгэл ер нь багтай байх магадлал их өндөртэй. Тэгэхээр энэн дээр ер нь бол анхаарад өгдөөс болон бурхад төслийн хүчнүүдийнхаа тэр хүчийг авч элдв хүнд одоо зүйлүүдээс ингэж аврагдах тэр гол юмнууд ер нь бол сахиус нэнгэрүүдээ тэр бусад туслагч хүчнүүдээ бидний амьдралд маш их хамгаалтуудыг өгч өгдөг. Гинти ославар болон одоо хүнд маш их зүйлүүдээс бидрийг аварч хамгаалж идэг. Тэгэхээр энэн дээр нь бид нар бас талархаж өргөхлээ, саах, за тэгээ талархах, залбирах гэх мэтчлэн одоо тэр зүйлүүдийг ингээд хийж ивэл их зөвхтэй. Ер нь бол тэр хүндэтгэлийг ингэж байнга үзүүлж ивэл хамгаалт өндөрсдгөө. Тэгэхээр тэр хамгаалтын хүчийг нэмэгдүүлэх зүйлүүдийг бид нар өөрсдөө бас хийж яахаа. Тэгээд тэр одоо ирж байгаа тохио мэдээллүүдийг бас их сайн ажиглаж биелүүлэх гэдэг зүйлүүд дээр анхааруул их тохиромжтой байдгаа гэсэн үг. За сахиус нэнгэрүүдийнх нь дамжуулж буй үгс нь юу вэ гэхээр танаа удмынханд дамжуулж хэлж байгаа үгс нь болохоор юмыг ингэж тий гаднаас нь шүүж дүнхээ байлах хэрэгтэй. Юмны ингэж одоо энэ гоё юм аа тэр юм аа гэд бас гаднаас нь харахаж байлах хэрэгтэй. Эд буцалж байгаа тэр гол зүйл рүү ороод тэр яг болж байгаа зүйлийн үнэн мөн чанар одоо тэр зүйлийг олж харах хэрэгтэй. Буюу ер нь л юмыг их ажигладаг, холоос хардаг ингээд нэлээ хойшоо суудаг төрлийн хүмүүс байх магадлал их өндөртэй. Тэгээ тэрнээсээ үүдээд ч ер нь бол итгэл үнэмшил ямар нэгэн зүйлд итгэл үнэмшил муутай. Итгэл үнэмшил ер нь ямар байна тэр төвчөнд хүн амьдардаг. Тэгэхээр
ер нь их юмд бас юм зөв зүйлдээ итгэж чаддаг, итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Мөн хүнчлэн бас ингээд хитрхи юмд дагаад ахгүй, ер нь их зоригтой байвал зүгээр зоригтой гэдэг нь болчдгүй зүйл рүү ороод авах биш. Зөв итгэж чадсан зүйлдээ ингээд тууштайгаар ингээд яг тэрнийхэн гол зүйл рүү ороод тэрнийхээ төлөө тэр тэмцдэг цаан чанарууд бол яг одоо цагт бол маш хэрэгтэй байна. Дээрэс нь хамгаалах ёстой зүйлүүдээ чин сэтгэлээсээ хамгаалаарай. Ер нь бол хэм айцтай, зориггүй юм байдлууд бол одоо их ажиглагдаад байна. Тэгэхээр энэ байдлуудаа орхих хэрэгтэй. Дээрэс нь хүмүүсээс вэ ямар нэгэн зүйлээс авсан тэр травмануудаа ингээд зөвөр ингээд засаад урагшлах хэрэгтэй. Тэгэхгүй би угаасаа ингэсэн, эсвэл надад юм зүйл тохиолдсон учраас би ингэж амьдэрдэг. Би ингэж юм шахтай, би ингэ үлдсэн, би юм гэдэг юм буруу үлгэр жишээ буруу аваад тэрэндээ гацаад тэгээд тэрийн амьдралын юм буруу одоо зам руу өөрөө ингээд оруулаад урагшлахгүй байгаад иж болохгүй гэдэг энэ зүйлийг хэлж байна. Тэгээд нэмэлтээр болохоор ерөөдөө яг энэ зөв одоо юу гэнтэй зөв сэтгэлтэй байдаг. Ерөөдөө ингээд нэг юм бусдад зөв үг хэлцдэг, зөв дэмжлэг үзүүлцдэг энэ байдал чинь бол одоо их зөв шүү. Тэгээд аль болох ингээд тэг бусдад бас нэг анхаарал халамж тавьж гад байдаг. Тэгээ бусдын амьдралд ингээд бас сайн сайхан сандгыг хичээдэг энэ байдлууд чинь бол маш юм бахархмаар үнэлмээр байдаг шүү гэдгийг мөн дамжуулж хэлж байна. За тэгээ сахиус нэнгэрүүдийнх нь дүр төрх юу вэ гэхээр за нэлээ ийм одоо настай төрлийн сахиус нэнгэрүүд буюу олон амьдрал туулаад ингээд нэлээ ийм олон амьдрал туулаад дээрэс нь олон хүнд ингээд сахиус нэнгэрийн үүрэг гүйцэтгээд тусалсан маш их туршлагатай сахиус нэнгэрүүд байх магадлал их өндөртэй. Тэр ч үүднээсээ танд одоо яаж хэрхэн одоо танд тохиол зүйлийг дамжуулах уу, юмыг анхааруулах уу гэдгийг мэддэг, тантай ер нь бол ойр байдаг, танд холболтыг маш сайн өгдөг энэ сахиус нэнгэрүүд нөгөө талаараа жоохон ааштай ууртай төөрөмгийн байх магадлал өндөртэй учраас та одоо юу гэдэг үгэнд нь орохгүй ч юм уу тэр тохиол саналгаан авахгүй эсвэл буруу яваад байвал одоо нэг орхих таныг ингээ хамгаалахад байх одоо тиймэрхүү зүйлүүд бас юм гарах гэдэг хандлага өндөртэй. Мөн дээрээс нь юм луу болон бүргэд гэсэн юм хоёр зүйл гарсан. Тэгэхээр юм тийм одоо дүр төрхтэй нэлийн сүр хүчтэй одоо нэлийн тийм сахиус нэнгэрүүдтэй байх магадлал өндөртэй. За тэгээд нэг нь болохоор могоо гэж гарч ирсэн буюу ер нь л юм маш хурц хүчтэй юм сахиус нэнгэрүүдтэй байх магадлал өндөр байна. Энэ болохоор удамын биш зөвхөн таны одоо сахиус нэнгэрийн дүр төрхийг хэлж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр нэлээд юм хурц ширүүн дөрвтэй байдаг учраас танд юм бас юм зөөлөн бусдын юм зөөлөн хайрыг авах юм зөөлөн хандуулах гэдэг одоо тийм дотоодоос чинь цаанаас чи юм сэтгэл бас юм дэрхтгээд бусдаас юм зөөлөн үг сонсож гоод юм талархал сонсож гоод ч юм уу нэг тийм мэдрэмж таас байнга төрхөөтэй хандлага өндөртэй. Энэ нь болохоор бас юм ширүүн одоо хатуу сахиус нэнгэрүүдээс үүднэ. Гэхдээ энэ сахиус нэнгэрүүдтэй нь одоо юм хатуу ширүүн байх тусмаа танд бас юм буруу муу зүйлээс таныг маш их хамгаалж таны дараагийн түвшинд гаргах таны амьдралыг илүү аз жаргалтай болох үр өдөмийг тань илүү одоо юм хүчтэй гоёор авч явах тал дээр их анхаардаг байх нэ. Тэгэхээр сахиус нэнгэрүүдтэй бас их анхаарч одоо тэр сахиус нэнгэрүүдээ эргээд хөндлөх сүү цайгаа өргөх лагаа хасаах энэ зүйлүүд дээрээ анхаарч байгаарай. Мөн талархал илэрхийлэх гэх мэтчлэн зүйлүүд чухал шүү. Тэгжээж бас сахиус нэнгэрүүдтэй нэрийгээ таныг илүү хамгаалах бас их хурц ширүүн дөрвөн сахиус нэнгэрүүдтэй бас их зөөлрөх дүрээ ингэж бас их буулгаж илүү зөөлөн дүрээр танд одоо тэр хамгаалтыг өгөх ийм зүйлүүд бас бий болно гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр ерөөдөө бас үндсэн уншлага маань ингээд дуусч нэмэлтээр болохоор нэгдүгээр сүнсний амтан тань юу вэ? Ямар үүрэгтэй вэ? Хоёрдугаарт таны удамдаа хийх ёстой зүйл юу вэ? Гуравдугаарт удамдтай нь хараалжтай байна уу? Дөрөвдүгээрт удмын хүмүүстэй нь уул усны нэхэл дагуул байна уу? Тавдугаарт гал голомт тань ямар байна вэ? Зургдугаарт таны удамд ямар өөрчлөлт хэрэгтэй байна вэ? Долдугаарт та ямар үйл хийвэл зохилтой вэ гэсэн нэмэлт сэдвүүд маань байгаа. Тэгээд та хэд маань зааврын дагуу халттай групптэй орж ирээд
нэмэлтээ авах боломжтой шүү. Тэгээ нэмэлтээрээ олцгоё. Та нартай хамгийн сайхан бүхний хүсээрөө та бүхэн маань комент хэсэгт бүхэл сахиус нэнгэрүүд өвдөж бүрхтүүдтэй талархлаа үргэлж хамгаалж хайрладагттай лалаа гэдээ гоё бас талархал бичээд баталгаажуулаарай. Ингээд та нартай Нарогийн хамгийн сайхан бүхний хүсээрөө дараагийн хөдрийн мэргээр уулзцгаая. Та хэд маань YouTube сувгаа дагаагүй болвол YouTube хаягаа subscribe хийгээрэй. Тэгээд комент хэсэгт бас ямар сэдвээр дараагийн хөдрийн мэргүүд байвал зүгээр вэ? Гоё санаа оноогоо чөлөөтэй илэрхийлээрэй.